Монголын цагаан сарын талаар илтгэл тавь. Монголд шинэ жил 2 удаа болдог. 1 сарын 1-ний өдөр болон Бэлгийн туйлын цагаан сар юм. 2026 он шинийн нэгэн 2 сарын 18-ний өдөр байсан. Жил бүр шинийн 1-ний өдрийг Бэлгийн туйлын хуанлын дагуу шийддэг. Бэлгийн туйлын шинэ жилийг монголоор цагаан сар гэж хэлдэг. Цагаан сарын өмнөх өдрийг Бидүүн гэж хэлдэг. Бидүүнээр гэрээ цэвэрлэж шинэ жилийг өгөх бэлтгэл хийдэг. Цагаан сарыг Япондой адил 3 өдөр тэмдэглэдэг. Цагаан сарын идээг танилцуулъя. Тавгийн идэ болон хүний ууц эсвэл өхрийн өвчүү тавьдаг. Тавгийн идэ тайлбарлая. Гурилыг зурж, хэвэнд дарж, тусонд шарсан хэвийн бовыг өрдөг. 3, 5, 7, 9 зэлэг сондогой тоогоор эрдэг бөгөөд хэдэн үе өргөхөн айл бүрийн хамгийн ахмад хүний наснаас хамаардаг. Сондогой тоо хэлэгүүлдэг жаргал зовлон гэж ээлжилэн толсоор жаргалаар төгсгөх утгаг агуулдаг. Тавгийн идэний дээр аруулт тавьдаг. Сүүлийн үед зөвхөн цагаан идэгээр тавгийн идэ засдаг айл олон болж байна. Ихэнх айл хүний ууц тавьдаг боловч зарим айл өхрийн өвчүү тавьдаг. Цагаан сараар иддэг гол хоолн бууз болон төмсний салат юм. Бууз хийх арга нь элдэсэн гурил дээр давс, пэлец, сонгиноор амталсан мах хийх чимээд хүрдүүсэн буузыг 2-5 минут жигнэдэг. Банш хийх алж байдаг. Шинийн 1-ний өглөө төрсөн он жил болон хүйсээр төгтөөсөн сайн зүгт явж сайхан жил болохыг залбирдаг. Үүнийг мөр гаргах гэж хэлдэг. Шинэ жилийн мэндчилгээг зорилт гэж хэлдэг. Насаар ах хүний тухайг дуурайсан хоёргаараа түшиж амар байна уу гэж хэлээд хацуураа зориулдаг. Энэ үед хадаг их хөх даабууг хоёргаараа дэлгэн бариж бэлэн мөнгө өгдөг. Цагаан сараар монголчууд дээл өмсдөг. Ахмад настай хүнтэй төрүүлж зорилдог. Зорилгодоо хүргэх хамрын тамхи хийдэг савыг солилцдог. Хүргэн
цагаан сарын 9일 치맥렐 бүгд 맨질게니 해렉생 볼뚝 후르гийг 이해부члeng 에르데닌 цоолуугаар хийдэг. Хүргүний үтиг даалын гэрэг. Төрөгөөр хийдэг бүгд гуй хатугамалтай байдаг. Хамаатан садан бүгдээрээ золгож хүний 오ዝ эсвэл үхрийн өвчүү аалуулыг амсаж үзсэний дараа бууз болон төмсний салаад иддэг. Зочдыг харих үед мөнгө эсвэл зэлэг өгдөг соёл байдаг. Кампайнд цагаан сарыг тэмдэглэдэг. Монголын цагаан сарын соёлтой танилцсандаа баяртай байна.